Рапунзел. Эртээ урдын цагт залуу ирэм хоёр нэгэн жижиг байшинд амьдардаг байжээ. Тэдэнд нэг ч хүүхэд байхгүй. Гэвч тэд охинтой болохыг хүсдэг байв. Байшингийнхан жижигхэн цонхоор үдсэглэнт цэцэрлэг харагддаг байлаа. Тэнд гоёмсог цэцэг эмийн ургамал дүүрэн байдаг. Цэцэрлэгийг өндөр хан хүрээлжээ. Хинч тийшээ орж зүрхлэхгүй. Тэр цэцэрлэгийг хүчрхэг шулам эзэмшдэг. Хүн бүр түүнээс айдаг байжээ. Нэг өдөр бүсгүй цонхон дээрээ зогсож байгаад шинэхэн ургасан сайхан шанцаа харж гин. Шинэхэн ногоон харагдсан болохоор тэр идэхийг хүсв гин. Тэр нөхөртөө ингэж хэллээ. Энэ шанцаанаас л идмээр байх юм. Гэхдээ тэр чинь шулмынх шүү дээ. Гой, ямар нэг юм хийлдэ. Би идэхийг маш их хүсэж байна. Би шанцаанаас өөр юу ч идэхгүй. Залуу эрийн санаан зовж шанцааг яаж авах вэ гэж бодлоо. Энэ хүсэл нь өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Яаж авахаа мэдэхгүй байсаар эхнэр нь хүнд өвдөв гин. Нөхөр нь олон янзын эдх юм өгсөн ч тэр аль хинч идсэнгүй. Зөвхөн шанцаа идэн гэжээ. Нөхөр нь их айв. Тэгээд нэг өдөш нөхөр нь шанцааг авч өгөхөөр шийдлээ. Санаа бүү зов хайрт минь. Би чамд шанцаа авчирч өгнө. Гэхдээ аюултай шүү дээ хайрт минь. Эхнэрээ өгчгөөс өмнө шанцаа авчирч өгөх хэрэгтэй юм байна. Ямар ч аргаар хамаагүй авах болно. Ингээд яг харанхуй болж байтал нөхөр нь эр зэрэг гаргаж өндөр хан руу авирч шулмын цэцэрлэгт оров. Дараа нь нэг атга шанцаа яаран зулгааж эхнэртээ авчирч өглөө. Эхнэр нь шуналтай гихчний дээд би энэ арай дээрдэв. Гэвч ганц атга хангалттай байсангүй. Их амттай учраас шанцаа идэх хүсэл нь 3 дахин их болов. Маргааш нь харанхуй болоход залуу эр дахин цэцэрлэг рүү авирлаа. Гэвч энэ удаа шулам түүнийг хүлээж байв. Чи яаж миний цэцэрлэгт орж хулгайч шиг миний шанцаанаас хулгайлж чадваа? Чи энэнд харамсан да? Харамсах болно. Намайг өршөөгөөч дээ. Эхнэр минь жирэмсэн юм аа. Цонхороо танаа шанцааг харж гисэн юм. Тэгээд л идэгсэн гэж хүсээд байгаа юм. Хэрвээ идээгүй бол тэр минь үхэх байсан. Яагаад надаас зөвшөөрөл гуйгаагүй юм бэ? Таныг надад өгөхгүйгээд айсан юм аа. Хэрв чиний үг үнэн бол би чамд хүссэн хэмжээгээр чинь авахыг зөвшөөрье. Гэхдээ нэг болцолтой. Чи эхнэрийнхээ төрүүлэх хүүхдийг надад өгөх ёстой. Айдас давтсан ир болцлын зөвшөөрөв. Цаг хугацаа өнгөрсөөр хүүхэд нь төрлөө. Охин төржээ. Тэд маш их баярлав. Тун удахгүй шулам ирж бяцхан охиныг Рапунзел гэж нэрлээд эцэг эхийн уй гашуу давтуулан охиныг авч одлоо. Шулам охиныг ойн гүндэх хаалгачгүй шатчгүй зөвхөн дээд хэсэгтэй л ганц жижигхэн цонхтой өндөр замхагт хорив гин. Рапунзел тэнд шулмыг төрсөн ихээ гэж бодож өсчээ. Том болохын хэрээр алтан шар ус нь улам бүр урт болж байлаа. Шулам Рапунзелийн ус эд шидийн ангаах чадвартайг мэдсэн болохоор үсийг огтхонч тайрч байсангүй. Шулам цамхагт орохыг хүсвэл доор нь зогсоод ингэж дууддаг.
Рапунзел. Оо, Рапунзел. Энгүй урт үсээ буулгаарай. Ээжнэрлээ охин минь. Рапунзел гайхамшигтай урт үстэй байв. Яг л сүлжсэн алт шиг. Рапунзел шулмын хоолойг сонсоод цонхоор үсээ унжуулдаг. Шулам Рапунзелийн алтан шаргал урт үсээр дээшээ авирч гарна. Рапунзел том болохын хэрээр тэндээс гарч гадаад ертөнцийг үзхийг хүсдэг байлаа. Гэвч шулам гадаад ертөнц харгас хэрцгий. Гадагшаа гарвал хүмүүс түүнийг ална гэж хэлнэ. Би чамайг аюулгүй байлгах гэж энд байлгадаг юм. Рапунзел 16 хүрэхдээ төрсөн өдрөөрөө гадагшаа гарахыг хүсжээ. Ээжээ. Яасан? Би нэг юм бодлоо л доо. Юу юм? Би 16-тай төрсөн өдрөө тэмдэглэж гадуур гарахаар насанд хүрсэн гэж бодож байна. Юу? Үгүй шүү. Би хотын талаар их уншсан. Үнэхээр сайхан юм билээ. Тэр олон хүн, тэр их хоол, гэрэлгээд бүх зүйл нь. Үгүй. Би гадаад ертөнц ямар харгас болохыг чамд хэлсэн. Чи энд л аюулгүй байна. Гойж байна ээж минь. Надад хийж болох олон сайхан зүйл байна шүү дээ. Сурах юм их, харах юм ч их байна. Үгүй гэж байна шүү, Рапунзел. Би авч явж чаднаа. Би том болсон. Өөрийгөө хар. Чи бол болох охин. Чамайг хүмүүст ашиглуулаасаа гэж хүсэхгүй байна. Би тийм биш ээ. Чи энэ цамхагаас хизээж гарахгүй. Хизээж. Би чамд хайртай дал ингэж байна. Би ядаж ганц удаач гэсэн хотыг харахыг л хүссэн юм. Намайг хэн нэгэн тийшээ авч явдагч болоосай. Ганц 2 жил өнгөрлөө. Ойгоор давхиж явсан ханхуу хэн нэгний дуулахыг сонсчээ. Цамхагт ойртож ирээд уянгалаг сайхан дууг сонсоод төр саатан чагнав гин. Рапунзел сайхан хоолоогоор дуудуулж цаг нөхцөөж байсан нь тэр ажээ. Ханхуу дээшээ авирахыг хүсээд цамхагийн хаалгыг хайсан ч олж чадсангүй гин. Ханхуу гэрийн зүг буцлаа. Гэвч тэр сонссон дуу сэтгэл зүрхийн хөдлөгсөн учраас өдөр бүр тэнд очиж сонсдог болжээ. Нэгэн өдөр модны ард зогсож байгаад шулам хурч ирээд ингэж хэлхийг сонсов. Рапунзел. Оо, Рапунзел. Энгүй урт үсээ буулгаарай. Ээжнэрлээ охин минь. Ингээд Рапунзел алтан шар үсээ буулгаж шулам үсээр нь авирч гарлаа. Хөөх, хэрвээ энэ цамхагт гарах шат юм бол тэгэж байгаад азаа үздэг хэрэг. Маргааш нь яг бүрий болж эхэлж байхад ханхуу цамхаг руу явж хашгирч гин. Рапунзел, Рапунзел минь. Энгүй урт үсээ буулгаарай. Ээжнэрлээ охин минь. Ус буугаад ирлээ. Ханхууч дэше авирав. Эхэндээ Рапунзел маш их айлаа. Урд өмнө нь огт харж байгаагүй эр хүн гарч ирсэн байв. Чи хэн бэ? Би бол ханхүү. Энд яаж ирсэн? Ханхүү түүнд дууг нь сонсоод сэтгэл нь ихэд хөдөлсөн учраас дуулсан эзнийг нь хартал сэтгэл санаа нь амархгүй байсныг хэллээ. Рапунзел айхаа болов. Ханхүү Рапунзелийн гоо сайханд автжээ. Ханхүү түүнээс ингэж асуув. Надтай гэрлээч Рапунзел. Миний эхнэр болооч. Рапунзел дотроо ингэж бодов. Ээжээс илүү намайг гэж байна. Бас намайг хотод аваачиж гадаад ертөнцийг үзүүлнэ. Рапунзел зөвшөөрөөд өөрийн гарыг ханхуугийн гар дээр тавив. Гэхдээ би доошоо яаж буухыг мэдэхгүй шүү дээ. Би үсээ болгочхаад өөрөө яаж буух юм? За. Би нэг юм бодож олоод маргааш эргэж ирээд чамааг эндээс авч явъя.
Ханхуг цамхгаас бууж байхыг шолом хараад нэг л юм болоод байгааг мэдчихгэн. Рапунзел. Рапунзел. Энгүй урт үсээ буулгаарай. Ээж нэрлээ охин минь. Чи эндээс зүгтэх гэж оролдоно гинэ. Би чамайг тэжээж өсгсөн. Яаж надаас урвах тухай бодож чадваа? Үүнийхээ шанг хүртэх болж тэ? Ууралсан шулам Рапунзелийн сайхан үсийг барьж аваад хайчаа ангалзуулан тайрч орхив гин. Өршөөг сэтгэлгүй шулам Рапунзелийг завж тарчилгэж алс холын цөлд аваачжээ. Маргааш оройн шулам Ханхуг ирэхийг хүлээв. Ханху ирээд дуудлаа. Рапунзел минь. Алтан шаргал үсээ буулгаарай. Хорон санаад шулам Рапунзелийн тайрсан үсийг буулгалаа. Ханху дээш яварлаа. Гэвч тэр хайрт Рапунзелийнх нь оронд хорон санаад шулам хүйтэн харцаараа төөнөж байх нь тэр. Чи хонгорхон Рапунзел дээрээ ирчээ. Гэвч тэр үзэгсэлэнт шуухай чинь үүрэндээ байхгүй. Чи тэрнийг алдсан. Дахиж хизээж олж харахгүй. Шулам дараа нь Ханхуг цамхаг дээрээс Ханхуг өргөс батны дээр унаж нүд нь сохорчээ. Юу ч харж чадахгүй болсон Ханху ойгоор хэсүүчлэн өвс үндэс идэж хэдэн жилийн турш гаслантайгаар тэнүүчлээ. Эцэст нь тэр цөлд хурч тэнд уянгалаг сайхан хоолоос сонсноо нэг л танил санагджээ. Ханху ойртож ирээд ингэж хэллээ. Рапунзел. Чи юм уу? Рапунзел Ханхуг таниад цорхрон ойллаа. Рапунзелийн хоёр досол нулимс Ханхугийн нүд рүү унаж нүд нь дахиж цэлмэж өмнөгшхээ харж чаддаг боллоо. Дараа нь тэд Ханхугийн эзэнт гүрэн рүү буцаж ард түмэн тэднийг баярлаж өгдөв. Хаан хатан хоёр сургаггүй болсон Ханхуг эргэж ирэхэд ихэд баярлжээ. Дараа нь хааны ордны хүмүүс Рапунзелийг шулмын хулгайлж явсан охин мөн болохыг танив. Ингээд Рапунзел төрсөн эцэг эх нь хэн болохыг мэдэж тэдэнтэйгээ уулзсан. Тэгтэл эцэг эх нь шулам амиа алдсныг яриад охиноо ийм сайхан бүсгүй болж өссөнд баяртай байгаагаа нэмж хэлв. Ханху Рапунзел хоёр гэрлэхээр шийджээ. Хаан тэдний хормыг хийж эзэнт гүрэн даяар найрлахаа зарлав. Эзэнт гүрэн гэрлэгээ аз жаргалаар хийлээ. Хөгжим тоглож бүжиг. Ингээд тэд амар сайхандаа жаргасан.